За сайн байна уу. Өглөөний мэнд өнөөдрийг сайх өдөр болж байна. За хаана ирээд байгааг баг хүн болгон тааж байгаа хаа. Монголын бурхан шашны төв гандан дэгчлэн хийдэг нэ. За энэ захиргаан юм байна. За энэ талдаа ингэж яад шашны дээд сургууль Монгол ганц байдаг шашны сургууль байна. За сайн байна уу Жамбал дуржаа. Чимэд дурж. Чимэд дурж тий. Манай чимэд дурж гэж манай дүүхүү Бэси найз бит хоёрч. Өөрийгөө танилцуулаач чимэд дурж. Намайг Жамбал дуржийн чимэд дурж гэдэг. За Одоо ингээд шашны дэд орон ангид сурд юм ажиллангаа одоо шашны дэд орон ангид сурж байгаа. хэдэн жил яхаа? Одоо 2.5 жил гэж байгаа. Гэтэ энэ жил одоо 1-р курст сурж байна. Жамбал дурж бит хоёр болохоор нөө Япон гэж танилцсан. Японд ажиллаж ирсэн. Тэгээд юу шашны дэд зардал мардал гайгүй юм байна тий. Тий, төлбөр нь бол нэг орон ангийн төлбөр нь бол 650 гэж байгаа. 7 хоногт хэд удаа? 7 хоногт 3 удаа орж байна. Шашны дэдэд орох болсон шалтгаан юу вэ? За шашны дэд орох шалтгаан болсон шалтгаан бол одоо энэ бурхан номын хүмүүс зан сан тавиулаа ном уншаал ингээд цаад утга нь ямар утга учиртай юм бэ? Тэгээ бурхан багш кино үзсэн. Тэр их нөлөөсөн л дээ хүмүүс нь. Энэ Пекин кино юу? Юу ханхан кино байдаг. Олон ангид төлөө. Олон ангид кино байдаг. Гоё кино юу? Гоё кино байдаг. Бурхан багшийн л одоо амьдрал тэгээ гэгэрэл хүртэл хүний хааны амьдрал бол гэгэрлийн төлөө өөрийнхөө оюун санааныг яаж хөгжүүлж байгаа тэр талаар гарсан тэгээд. Тэр талыг бас их нөлөөлсөн. Тэгээ ер нь бурхны номын цаад утга учир нь юу байд юм бэ гэдгийг сонирхъя гэж бодлоо. Тэгээд жинхэнэ одоо өөртөө оюуны хөрөнгөр бол гэх юм уу буян номын үйл гэж баг хэлж болох юм шиг. Тийм одоо ер нь одоо энэ шашны дэд чи орон ангид чинь 3 төрлийн хичээл ороод байгаа байхгүй юу? За. Тэгээд төв төлний хичээл орж байна. Төв дэвсэг одоо уншдаг зааж байна. Хоёр талаар одоо Монгол багш одоо зааж байгаа нь бол бодмөрийн зэрэг зааж. За. Бодмөрийн зэрэг нь богдон хойн зохиосон бодмөрийн зэрэг бол ерөөсөн хүнийг бурхан болох хүртэл бүхэл одоо үе шат гэдгийг дизаалсан тийм зааж. Одоо тэр дээр одоо бид нар одоо мөлийн үеийн талаар одоо үзэж байгаа. Юу энэ одоо шашны мэдлэг одоо яаж ашиглах вэ? Лам болно гэж байхгүй. Зүгээр ер нь сонирхлоо. Ер нь сонирхлоор ер нь тэгээд лам болж магадгүй юу? Үгүй юу? Лам болохгүй лам бол болохгүй бол халтаа. Тэгтээ бол шашны мэдлэгтэй болсноор бол одоо багш нарын ярьж байгаа бидний үзэж байгаагаар бол их одоо их олон талын сайн талууд их байна. Нөгөө мухар сүсэг биш. Тийм мухар сүсэг одоо зөв сүсэг хоёр ялгаж байна. Сайн мууг ялгаж байна. Одоо тэгэл сэтгэлийн төвчээр янз бүрийн одоо нэг дотоод муу сэтгэлээс салж байна. Одоо хүн хандлага өөрчлөж зөв хүн болох юм. Зөв талруугаан шиг ажлаа яаж зохицуулах вэ? Манай ажил бол одоо ойрхон гэсэн. Ойрхон 10 цагаас ордог. Би бол өглөө иржээд ороо анги чинь бол дандаа ороо 6:30-аас эхэлдэг байхгүй. Тэгээд 6-аас ажлаа тараад ирээл хичээл сургуульд орно. Өглөөдөө бас ирэх үү? Өнөөдөр бол ямар ажиллаж байна? Өглөө бол би яг нэг тавирж гороо хийн. Бас энэгээр тэгээд тийм бүхэн юм. Ажилдаа явангаа энэгээр нэг ороод гарч тийм. За тэгэл шашин номын үйлд нь амжилт хүсье. За баярлалаа танд сайн амжилт хүсье.